За өдрийн минь хэдүүлээ ингээд эхлэе. За намайг Долгормаа гэдэг. Би Novosoft компанид аналитик инженерээр ажилладаг байгаа. За ингээд өнөөдөр хэдүүлээ DBT болон DBT тухайн байгууллагад яагаад хэрэгтэй талаар ярилцсанаа. За өглөөл тухайн байгууллагын бол үнд зүйлүүдийн нэг бол ялч өмнө байдаг. За тэг өглөө зөв зохион байгуулж боловсруулалт хийснээр бид ингээд шийдвэр гаргалтаа бодит тоо мэдээлэлээр үндэслэж гаргах боломжийг ингээм амттай хэмжээнд нь хөгжүүлээд удирдах чаддаггүй. За харин DBT болохоор ядгүй гэхээр ийм боломжийг бодит болгоход нь туслах түүл юм аа. За хэдлийн ингээд цаашдаа DBT-ийн тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлаад хараад явцгаая. Өнөөдрийн сэдэв маань болохоор дараах 5 бүлгийн дагуу явагдана. За өнөөдрийн аналитикийн салбар тулгарч буй асуудлууд, DBT гэж яг юу юм? DBT хэрхэн ажилладаг вэ? DBT-ийн үндсэн дүрэн боломж тэгээд DBT-ийн нэвтрүүлэлт туршилтын тухай ярилцсанаа. За дата бол тухайн байгууллагын хамгийн үнэлэхүйц хөрөнгө мөн өгсөн асуултанд ингээд ихэнх удирдлагууд тийм гэж хариулдаг хэрнээ цөөн тооны байгууллагын удирдлагууд л ингээд өгдлөө аналитик хөгжүүлэлтийг нь ажил хэрэг болгодог юм байна л да. Тэгээ компани зах зээлийн үнэлгээний 30% өгөгдөл буюу мэдээллийн хөрөнгө бүрдүүлдэг гэж бол ер нь бол үзэж болох юм байна. За өөрөөр хэлбэл тухайн байгууллагын нийт үн цэний бараг 3/1 зөвхөн тэдэнд байгаа дататай бол шууд холбоотой гэсэн үг. Аналитикийн системүүдийг ингээд фейлтэд ингээд нөлөөлдөг 4 хүчин зүйл байгаа. За энэ нь болохоор юу вэ гэхээр эхлээд бол дашбордууд бол зөрдөг. За хоёр тайлан, хоёр борлуулалтын ингээд өөртөө харуулна. Жишээ нь юу гэхээр санхүү болон борлуулалтын тоонууд ингээд хоорондоо зөрөх. Энэ үед яг вэ гэхээр одоо дараах ч юм уу шийдвэр гаргалтанд нөлөөлөх хүмүүс алинд нь итгэхээ ингээд байцдаг тий. Тэгэхээр ингээд дашбордондоо итгэлгүй болж эхэлдэг байгаа. За дараагийн нь болохоор найдвартай байдал. Өвдөлт амжуулалтын ингээд пайплайн ингээд хит эмзэг болчдөг. Нэг жижигхэн өөрчлөлт хийхэд л ингээд тайлан эвддэг. Эсвэл нэг end user буюу дашбордыг харж шийдвэр гаргадаг хүмүүс ингээ анзаараад тэгээ инженерийн багтаа хэлээд энийг алдаа заачиж гэж хэлэх хүртэл ингээд ерөөсөө тэр пайплайн дээр юу болоод алдаа заасыг ингээд ойлгодоггүй буюу харж чаддаггүй байгаа. За дараагийн нь болохоор мэдлэг байгаа. Тэгээд лог нь болохоор ингээд зөвхөн толгойд л байдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ингээд нэг инженер ажилласаа гарахад ингээд за тухайн дашборд, тайлангийн тоонууд ханаас яаж ямар ч бодолж хийж гарч ирснийг ингээд тэр ажлаас гарсан хүнээс өөр хүн мэддэггүй. За тэгээд дараагийн ажлыг ингээ хүлээж авсан хүн тараал эхнээсээ тэр планыг ухдаг тий тухайн скриптүүдийг уншиж эхнээсээ ингээ нэггүй степ бай степ хийж ингээд тэр дашбордыг ямар мартаас ямар ойлголт ямар хэмжигдэхүүн ашиглаж гаргаж байгааг ингээ ойлгодог болдог байгаа. За дараагийн нь болохоор хурд байгаа. Өгдөл авах шаардлагатай жижигхэн хөсөлт бүрт ингээд хэд хоногийн ажил болоод яваад өчтдөг. Энэ маань ингээд удаашралтай тэ нэг жижигхэн өөрчлөлт юм дэ жижигхэн датагийн хөсөлт өгөхөд тэр маань ингээд буцаага датагаа боловсруулад гараад үр дүнгээ авахд ингээд тодорхой хэмжээний хугацаа биш бүр ингээд хэдэн хоног ч юм уу хэдэн 7 хоногийн хугацаа ингээд шаардлагатаар тийм хэмжээнд хүрсэн байдлаас болоод ер нь бол ингээд аналитикийн системүүд ингээд фейлдэхэд бол хүчин зүйлүүд нь болж өгдөг бахнэ. Хэрвээ ингээд одоо дата бол ингээд танаа байгууллагын ингээ хамгийн чухал хөрөнгүүдийн нэг гэж үзэхэл юм бол бид бол ингээ датагаа хөргөшил хандах хэрэгтэй. Тэгээд энэ маань болохоор ямар байх хэрэгтэй вэ гэхээр тестлэгдсэн хөгжүүлэлтийн ямар ч төвшин хувилбартай байх буюу вершнэд байх хэрэгтэй. За тэгээд хийсэн модель скриптээ баримжуулсан байх ингэсээр ихтгэл даах зүйл болж эхэлж байгаа маа. За хамгийн энгийнээр болохоор software development-ийн нарийн нэг дараасан бүтцтэй алдаа хамбаг байдаг. Өөрөөр хэлбэл програм хэмжээний хөгжүүлэлтийг инженерийн ингээд туршлагыг бид нэр аналитикийн ажилдаа болохоор DBT-г ашиглан хэрэгжүүлэхэд бол болж байгаа маа. DBT-ийн маань бол үндсэн ойлголт нь бол өнөөдрийн вебинараас олж мэдэх зүйлс гэвэл хэдлээ modern data stack тий за өгдөл цуглуулах data ingestion, warehouse, lakehouse, transformation тэгээд BI төвлүүд тий за дараа нь болохоор data process ороод ирж байгаа. Энэ болохоор мөн DBT-гийн POC-ийг хэрэгжүүлэх тэгээд тухайн байгууллагынхаа бүтээмжийг 3-аас дахин өндөр бүтээмжтэй болоход юу анхаарах вэ гэдэг иймэрхүү зүйлсүүдийн хүрээнд өнөөдөр бүгдээрээ ярилцсанаа. За DBT гэж яг юу вэ? За DBT маань data build tool гэсэн утгатай байгаа. Тэгээ 2016 онд болохоор анх энэ зөвлөх үйлчилгээний компаниас болж эхэлсэн
түүхтэй. Тэгээ үндсэн санаа нь бол DBT-ийн маань бол үндсэн санаа нь бол маш энгийн. За хэрвээ та ингээд SQL Select бичдэг бол та ингээд DBT-г бол мэддэг гэсэн юм энгийн санааг бол илэрхийлдэг байгаа. За тэгээд SQL command бичгээд DBT болохоор тэдгэрийг нэгтгэн боловсруулад хоорондын хамаарлыг нь удирдах warehouse юм уу lakehouse дотор бол ажилладаг ба. За DBT маань болохоор 2 эдишнтэй байгаа. Core болон Cloud байгаа. DBT Core маань болохоор open source байгаа. Cloud нь болохоор online. Тэгээд төлбөртэй хөлбөр нь бол байгаа. Тэгээд DBT маань болохоор Snowflake, BigQuery, Databricks гээд Postgre, Starburst, Single Store зэрэг томоохон database-үүдээс гадна өөр бусад 30 гаруй системүүдтэй бол хамтарч ажилладаг, зохицож ажилладаг байгаа. Тэгээ одоогоор болохоор дэлхийд дээр 40,000 гаруй компани бол хэрэглэж байгаа юм билээ. За тэгээд DBT-ийн бол ингээд хамгийн гол санаа нь болохоор DBT өөрөө програмын инженерийн туршлагуудыг Analytics SQL-д бол нэвтрүүлж буй түүл юм аа. Тэгээ энэ түүл маань болохоор аналитик кодоо програм менежмент үзээд улбиржуулаад, шиш баримжуулаад нэвтрүүлэхэд бол тусалдаг түүл байгаамаа. Аналитикийн багууд ингээд яагаад DBT-г сонгодог вэ гэж ингэж байгаа. За DBT-ийн аналитик инженерчлэлийн стандарт болох 5 үнцэн юм шалтгаантай байгаа. За нэг нь болохоор SQL-д суурилсан. Логиктэй аналитикийн хамгийн чухал суурь бол уусаа SQL гэдэг database-ийн хамгийн чухал зүйл тий. Хэрвээ танай багийн нэг гишүүн ч юм уу тий хин нэгэн SQL мэддэг бол тэдрээс ингээд танай баг DBT-г ингээд мэддэг гэсэн үг болоод ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр шинээр одоо ингээд ямар нэгэн DBT-г эзэмшихийн тулд шинэ programming language ч юм уу хэл олж сурах шаардлагагүй. За тэгээд модульчлагдсан. Тэгээд дахин ашиглах код байгаа. Энэ болохоор яадаг вэ гэхээр жижиг модулуудыг ингээд бүтээгээд тэгээд яг ингээд дахиад function шиг ингээд дуудаад ашиглаад явцдаг байгаа. За log нь болохоор drive буюу ингээд өөрийгөө boot авт гэсэн зарчмаар хадгалагддаг. Тэгээд энэ нь болохоор ингээд өөрчлөгдөхөд ингээд хялбар дахин ашиглах явахд бол амар байдалтай байгаа. За тэгээд гэтээр дамжуулаад version control бол хийдэг. Тэгэхээр энэ давуу тал нь юу гэхээр өөрчлөлт бүр нь хянагдаад тэгээ мөн буцаах боломжтой болоод ирчихэж байгаа. За тэгээ гитийг ашиглаад яг л бодит програм шиг удирдаад аваад явах боломжийг бол давхар олгоо авчиж байгаа. За тестинг болон documentation тийм. Тест хийгээд алдаатай өгдлийг бол илрүүлдэг. За ингэснээр яг гэхээр эцсийн хэрэглэгч үеийн төсөөр тухайн дашборд юм тий бидний боловсруулсан датаг харж байгаа эцсийн хэрэглэгчнэр бид нэр ингээд баталгаатай итгэж болоход датаг өргүүлж өгж байгаа болоод ирчихэж байгаа. За тэгээд documentation байгаа тий. Энэ болохоор DBT-гээс бол документ бол ингээ автоматар үүсгэгддэг. За тэгээд автоматар үүсгсэн баримтчүүд нь болохоор хүн бүрийг ингээ нэгцэн ойлголттой байхад бол ингээ тусалдаг байгаа. За дараагийн слайдууд дээр хэдүүлээ энэ documentation-ы тухай илүү дэлгэрэнгүй ярих болно. Өргөжих боломжтой болон нэвтрүүлэхэд бол бэлэн байдаг DBT. DBT-г болохоор яадаг вэ гэхэд DBT маань өөрөө ингээ том source database-үүдтэй ажилладаг. Энэ нь болохоор ингээд давуу тал байгаа. Тийм болохоор ингээд DBT-г мянган юм дата багууд бол үндсэн үйл ажиллагаанд бол ашиглаад ирсэн байгаа. За DBT project маань болохоор за DBT-г ашиглахын тулд бид тэгэхээр нэг project үүсгэх ёстой байгаа. За энэ project маань болохоор ингээд үндсэн юм хэдхэн энгийн хэсгээс бүрддэг. За нэгт ингээд project буюу контейнер байгаа. За энэ контейнер маань болохоор модель тест болон тохиргооны файлуудаа агуулгадаг. За тэгэхээр одоо яадаг вэ гэхээр кодын нэгцэн ингээд сан үүсчдэг. За энийгээ бид нэр яах вэ гэхээр гитээр байршуулаад хөлбөржүүлээд тэгээд мейнтейн хийгээд аваа явуулчихад бол ингээд асуудалгүй болоод ирчихэж байгаа. За дараагийнх нь болохоор DBT-гийн модель байгаа. За энэ модель маань болохоор өөрөө бол цэвэр SQL файл байдаг. За одоо энэ модель дээр юу хийх вэ гэхээр бид нэр ингээд үйл хөрвүүлтийг бол тодорхойлдог. За энэ моделлоос гарах бүтээгдэхүүн нь болохоор бид нэр DBT-ийг table юм уу Weaver бааз дээр бол бидний яриад байгаа warehouse юм уу data lake house-ийн аль нэгэн lead дээр болохоор table юм уу Weaver бол ингээд үүсгэж өгдөг байгаа. За дараагийнх нь source байгаа. Энэ болохоор raw data-гийн маань оролтойгоо. Тэгээд warehouse юм уу lake house дээр ингээд raw data хадгалж буй энэ source буюу ингээд энэ DBT моделийн бүрийн эхлэх цэг нь бол болж өгдөг байгаа. За DBT тест байгаа. За тест болохоор ингээд DBT-ийн тест болохоор ингээ өвлийн чанарын шалгалтыг бол хийдэг. За энэ чинь болохоор ямар шалгалтууд байх вэ гэхээр хоосон утга 0 байна уу?
За дата тавих гэж байна уу? Тэ энэ эдрийг ингээ илрүүлээд дашбордонд харуулгаас өмнө ингээд илрүүлж барьж авч засдаг. За мөн нэмж хэлгээд авахад DBT дээр болохоор macro гэж байгаа. За macro болохоор дахин ашиглах боломжтой SQL функшнууд байдаг. Энийг болохоор бид дахин дуудаад ашиглаад авч явах боломжтой. За DBT дээр materialization гэсэн ойлголт байгаа. Энэ дээр болохоор бид нөр ингээд warehouse, lakehouse дээр бид хэдийн эцсийн бүтээгдэхүүн ингээ ямар байдалтай өсгүүдээ table ах уу, view ах уу, incremental, ephemeral гэд гэх мэт юм materialization-ы төрлүүдийг болохоор санал болгодог байгаа. За мөн docs гэсэн ойлголт байгаа. Энэ болохоор автоматар өсгдөг баримт бичиг. DBT маань өөрөө ингээд модель болон source тесттэй энэ бүхнийг ашиглаад бид нарт автоматар документ үсгээд өгчдөг. Өөрөөр хэлбэл бид нэр ингээд хожин SQL ашигладаг байхад ингээд data dictionary ч юм уу гаргана гэлтэй. За ингээд буцаагаал select-лээ колоннууд бүрээ select-лээл тайлбар нэмж өгдөг гэсэн. Тэгээ эсвэл яг нэмэлт tool ашиглаад тэгээ баадтайгаа холбосоод generate хийдэг гэсэн бол одоо бид нэр DBT дээр давхар ELT-гээ хийгээд data transform хийгээд хамгийн эцсийн шатндаа бид нэр буцаагаад хийсэн үйл ажиллагаа тайлбарлуулсан documentation болох автомат генератлээ тавьчих боломжтой байгаа. За DBT маань болохоор input гэж байгаа. Энэ болохоор энгийн ингээд select-үүд бол байдаг. За энэ хэсэгт болохоор бид нэр яах вэ зөвхөн бизнесийнхаа логикийг бичнэ. Тэгээ өөрөө л нэмэлт зүйл бол юм шаардлагагүй байгаа. За DBT дээр болохоор ингээд дараах нь болохоор модель байгаа. Энэ болохоор модульчлагдсан ашиглагад хялбархан ийм модулууд бол үүсдэг. Тэгээ энэ хэсэгт болохоор бид нэр яадаг вэ гэхээр data quality чиг болон data transformer хэлтнээ одоо хувиргах үйлдэлүүдээ хийн гэсэн үг байхгүй юу? Одоо түрүүний data quality-г хангах одоо тест буюу чекүүд байгаа шүү дээ. Нулаад, applicate ч юм уу те. Тэгээд accepted values ч юм уу те. Тэдгэрийг шалгах тийм үйлдэлүүдийг бол бид нар DBT модель дээр хийнэ. За DBT-гээс гарах output байгаа те. За энэ output нь ямар байх вэ гэхээр ихтгэл дагуулд өгөглийн бүрэлдэхүүнүүд байна. За энэ нь юу гэхээр одоо data product-ууд бол эндээс бол үүснэ. За энэ нь бол өөрөөр хэлбэл DBT маань raw data-г боловсруулаад хянаа шалгаад тэгвэл ихтгэл дагуулд data product болон хувиргадаг. Тэгээд ерөнхийдөө бол энгийн select command бичгээд бол хангалттай байхгүй. DBT-г ашиглахад бол ер нь SQL-ийн мэдлэгтэй байхад болоо. За DBT өгөл хөрвүүлтийн стандарт бол ер нь бол орчин үед бол болоод байгаа. Тиймээс болохоор ингээд орчин үеийн өглийн бүтцийн талаар ярихын тулд хэрвээ ингээд ярил бид нэр одоо ингээд DBT бол энэ орчин үеийн өглийн бүтцийг бол тодорхойлдог бас ингээд гол хүчин зүйлүүдийн нэг бол болоод байгаа. За DBT одоо ингээд ягаад модерн data stack ингээд нэг чухал зүйл нь болоод байгаа вэ тий. Энэ талаар ингээд хэрвээ яриг бол эхлээд бид нэр юу явах ёстой л доо. Нэг сүүлийн 10 жилд ингээд одоо бид хэд ажилласан аналитикийн салбарт нэг шилжилт болоод байгаа. За энэ шилжилт маань болохоор юу вэ гэхээр ETL-ээс ELT рүү хийсэн шилжилт болоод байгаа байхгүй. Хожим арга барилаа бид нэр болохоор эхлээд extract хийгээд тэг хөрүүлээд load хийдэг байсан. Энэ маань болохоор эдийн өмнө ашигладаг гэсэн ETL байгаа тий. За энэ болохоор яг өгдлийн системээс OLTP ингээд татаж аваад тусдаа сервер дээр хөрвүүлж боловсруулад дараа нь цэвэрсэн үйлбэраа data warehouse руу ингээд лавд хийдэг байсан. Энэ үед болохоор ингээд өгдөл хадгалалтаа өөрөө ингээд үнэтэй байсан болохоор бид нэр ингээд ETL-ийг бол хийдэг байсан. За харин өнөөдөр болохоор ингээд Snowflake, BigQuery, Starburst, Single Store зэрэг ийм системүүд ингээд бий болсон байгаа. Энэ нь болохоор яаж байгаа вэ гэхээр дата хадгалах болон тооцоолон бодох чадал бол ингээд хамаагүй хямдхан тусаад бас ингээд сайжирсан байгаа. Тиймээс орчин үеийн загвар нь болохоор ELT буюу татаад тэгээд cloud хийн дараа нь transform хийв буюу ELT болж өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ яг үгээр эхлээд түүхээ өгдлөө шууд ачаалаад дараа data warehouse, data lake house дотроо SQL ашиглан өрүүлтээ хий. За тэрнийхэн дараа бид нэр заагаад эндээсээ data product аваад dashboard ч юм уу эцсийн хэрэглэлт одоо AI ч юм уу ML-ийн сурах ч юм уу эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж аваад ашиглах боломжтой болоод ирж байгаа. За DBT маань өөрөө ELT гэдэг ойлголтын T үсгэн болж өгдөг байхгүй. Энэ нь болохоор юу вэ гэхээр DBT бол transform хийнэ. Өглийн хөрвүүлтийн хэсгийг бол хийдэг tool юм аа. Эндээс бол энийг бол ойлгож авч байгаа юм. Тэгэхээр DBT бол ELT хийдэг tool. Тэгээ хамгийн чухал transform хэсгийг нь бол хариуцаж авч явдаг tool гамаа. Энэ дээр болохоор ингээд уламжлалт арга барилга тий бид хэд өмнө болохоор ингээд SQL бичээл тий скриптүүд ингээд хадгалаад тий эсвэл ингээд одоо Oracle дээр
ямар нэгэн процедур view үүсгэл тэгээ job schedule тохируулаад явдаг байсан. Одоо харин энэ байдлыг бид ингээд DBT-тэй ингээд харьцуулсан харьцааг ингээд таатай харуулж байна. Хуучин болохоор ингээд кодын бүтцээ болохоор бид нэр SQL ашигладаг байхад ингээд урт скриптүүд байдаг байсан байхгүй юу? За одоо ингээд DBT дээр яаж байгаа байх ингээд select модулууд байгаа. Тэрийг бид нэр ингээд дахин ингээд дуудаад хооронд нь нэгтгээд ашиглах боломжтой болоод ирж байгаа. За тест болон data quality дээр болохоор гар ажиллагааны шалгалт ихтэй байдаг гэсэн. Тэгээ алдаа нь ингээд хаана гарч ирдгөө гэхэд тайлан мэдээ ингээд бэлэн басны дараа ингээд алдаа нь илэрдэг гэсэн. За DBT-г болохоор бид нөр ингээд системдээ суйрлуулад ашиглаад эхэлснээр болохоор автомат туршилтууд болон continuous integration, continuous development ингээд ашиглаад туршилтуудаа хийгээд явах боломжтой болоод ирчихэж байгаа. За хяналт болохоор ингээд дундын скриптүүд тэгээд ингээд version ингээд байхгүй байдаг гэсэн хуучин бидээ ашигладаг гэсэн SQL дээр. За одоо харин DBT-г ашиглаад ихээр яаж байгаа вэ гэхээр Git ашиглаад эхэлдэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би багийн гишүүд ингээд биенийхээ кодыг хянаад тэгэхэд яваад ирэх боломжтой болоод ирчихэж байгаа. За хуучин SQL дээр болохоор бидэд ингээд бүх зүйлээ ингээд дахин ажилуулаа. Тэгээд хамаарлыг нь ингээд дандаа бүх юмаа гараар тохируулдаг байсан. За DBT-г ашигладаг болсноор болохоор зөвхөн өөрчлөгдсөн хэсгийг л шинжилдэг болоод ирчихэж байгаа байхгүй юу? За одоо documentation байгаа тий. Documentation дээр хуучин SQL дээр яадаг вэ гэхээр тусдаа нэг одоо Excel файл үүсгдэг ч юм уу тий. Эсвэл тусдаа нэг текст ч юм уу нэг тийм скрипт үүсгэж байгаа хадгалдаг. Эсвэл өөр ингээ бааз дотроо дахиад нэг тейбл үүсгэж байгаа бүх юмаа тайлбарлаад insert хийдэг бичдэг байсан бол одоо DBT дээр яах вэ? Бид нэр хэрэггүй ер нь документ хэсэг дээр ер нь цаг гаргах шаардлага байхгүй. Бид нэр зөвхөн DBT-ийн үндсэн шаардлагатай зүйлүүдийг хийгээ явахад project дуусгаад хамгийн сүүлд нь бид нэр ингээ баталгаатай документыг бол ингээ автоматар generate-лээд аваад явах боломжтой. За DBT хэрхэн ажилтдаг вэ? DBT ингээ эхнээсээ дуустал яг ингээ хэрхэн ажилтгийг одоо ингээ тайлбарлая. За DBT-г ажиллуулахад ер нь бол үндсэн 5 алхам бол байгаа. За нэгт бол ингээд SQL бичих буюу SQL файлаа ингээд үүсгэх байгаа. Эдийн SQL файл дотор ямар бүтэц байх вэ гэнгүүт дандаа select statement байгаа. За дараа нь бидэд яадаг вэ гэхээр DBT-г ажиллуулах хэрэгтэй болж байгаа. DBT-г болохоор яаж ажиллуулах вэ гэвэл DBT-гийн хэд хэдэн командууд байдаг. Бидэд дандаа командуудаа ашиглаад ажиллуулнаа. За DBT-г ажиллуулснаар ингээд DBT болохоор бидэд үүсгэсэн одоо SQL файл гэдэг модулийг ингээ уншаад тэгээ модуль хоорондоо хэрхэн хамаарч байгааг харуулсан хинээжийг бол ингээ үүсгдэг. Мөн модулуудынхаа зөв дарааллыг тодорхойлж өгдөг. За дараагийн 3 толгой transform байгаа тий. DBT-ийн SQL-ийг ингээд data warehouse руу ч юм уу тий илгээхдээ ингээд бүх тооцооллуудыг ингээд гүйцэтгээд хувиргалтуудыг бол хийгээд ингээд гүйцэтгэдэг байгаа. За тест байгаа тий. Бидэд ингээд data тест хийхдээ болохоор DBT дээр тохируулсан тестийн дагуу энэ маань болохоор бидэд ингээд тестийг болохоор автоматар ажиллуулад өгдөг байгаа. За тэгээ хамгийн эцэст болохоор бидэд юу гэхээр шинжилгээ болон ашиглах байгаа. Энэ үед яг гэхээр бидэд ингээд BI хэрэгслүүд болон одоо ингээд аналитик хийхэд шаардлагатай одоо төлөвлөдөд бэлэн бэлдсэн боловсруулсан юм датаг ингээд үсгээд үлээлгээд бол өгж байгаа. За энэ бүх энэ 5 алхам байгаа шүү дээ. Энэ бүх 5 алхамыг болохоор бид нэр ингээд DBT build гэсэн командаар л ажиллуулахад энэ бүх ганц командаар энэ 5 алхмыг ингээд хийх боломжтой. Энэ дэлгэцээрээ болохоор ингээд DBT маань ингээд яг ямар ингээд DBT-ийн маань ингээд одоо new project дисктээр яг ямар харагддаг вэ гэдгийг бол ингээд харуулсан байна тий. My DBT project гэдэг үүссэн байна. DBT дээр маань болохоор тохиргооны файлууд нь болохоор дандаа YAML файл дотор бол үүсдэг байгаа. За тэгээд энэ DBT project YAML гэдэг тохиргооны файл бол хамгийн дээд хэсэгт нь бол үүссэн байна. Одоо нөгөө модулууд болохоор ингээд title харж байгаа ингээд staging, intermediate, mars гэсэн юм 3 түвшинд бол ингээд үүссэн байна тий. За энэ бол дурын нэртлэр нэрлэж болно. Bronze, silver, gold тий. Landing, structure, consumer гэд нэрлэж болно. Энэ модулийн 3 түвшин дээр бид нэр яах вэ гэхээр одоо нөгөө нэг bronze дээр дата ямар байх хэвтэй, silver дээр ямар байх хэвтэй, gold дээр бид нэр эцсийн үр дүнд ямар бүтээгдэхүүн үүсгэх хэвтэй юм бэ тий. Тэдрийгээ ингээд шингээгээд энэ модулийнхаа энэ 3 layerтэй зориулаад модулууд бол үүсгэнэ.
За бас ингээд тест толон macro snapshot seeds package удаа л ингээд бас харагдаж байна. За энэ хэдмэн болгоо ингээд тус тусынхаа юм фолдерд бол байдаг. Тэгээ мөн дотроо тус тусынхаа юм файлуудыг бол хадгалдаг байгаа. Ийм бүтцтэй ер нь бол байдаг байгаа. DBT тест болохоор ингээд өвлийн чанарыг шалгах macro гэсэн ойлголт байгаа тийм. Энэ нь болохоор SQL зориулсан Python code тэгээд Jinja template-ээр үүссэн. Тэгээ энийг болохоор яадаг вэ гэхээр дахин ашиглах боломжтой Jinja функшнууд бол байдаг байгаа. За snapshot гэж байна. Тийм. Snapshot нь болохоор slowly changing dimension буюу өвлийн өөрчлөлийг тодорхойлдог хэсгийг тодорхойлдог бол энэ хэсэгт бол хийж хүн. За DBT seeds гэсэн ойлголт байгаа. За DBT seeds маань яадаг вэ гэхээр CSV файлуудыг уншаад warehouse ч юм уу тий одоо ямар нэгэн layer-ийн баазлуу шууд CSV руу уншингуудаа table болгоод оруулах боломжтой тийм үйлдэл бол байгаа. За source гэж юм тий. За source хэсэгт болохоор одоо бид нэг raw table тэгээд одоо raw data database-ийнхаа ингээд тодорхойлдог бол энэ хэсэгт ингээд тодорхойлж өгдөг байгаа. За одоо энэ source-ийн мэдээлэл ингээд тодорхойлж өгснөөр болохоор яадаг вэ гэхээр одоо нэг хамгийн эцсийн үлдэнд үүсэх lineage байгаа шүү дээ тийм. Lineage-ийг бол ингээд хянах боломжтой болоод ирж байгаа. Ер нь бол ингээд DBT-ийн дагуу үүсгэх ёстой бүх юмудаа ингээ үүсгээд те инх юм бол эцсийн үр дүнд биднэрт бол ингээд хинч харахад ойлгомжтой lineage documentation бол үүсдэг байгаа. DBT project YAML гэсэн файл аа тий. Энэ YAML файл маань болохоор яадаг вэ гэхээр одоо ингээ бүх тохиргооны мэдээллүүдийг бол хадгална. Ер нь бол ингээ project-ийн хувьд байх ёстой үндсэн тохиргоо байх тохирооны мэдээлэл хадгалнаа. Дахиад нэмэлтээр нэг хийдэг юм бол YAML файлууд бол үүсч болно. За энэ DBT project YAML файл маань болохоор бид нөө одоо бид хэдээс үүсэх бүтээгдэхүүн тий product маань ингээ ямар materializationтэй байх юм бэ тий хүснэгдэх юм уу view байх юм уу тий за тэгээд pat тэгээ хувьсгч модель зэрэг ийм эдгээр төвчний тохиргоог болохоор энэ YAML файл дотроо хийнэ. За одоо та ядад харагдж байгаа энэ бүтц байгаа шүү дээ тий. Энэ бүтцийг болохоор ингээд ер нь бол дэлхий дээрх бараг бүх DBT төслүүд бол яг л ер нь бол ийм бүтцээр явж байгаа. Яг хуу заримынхын нэршил баг зэргийн өөр бусан байж магадгүй. Ер нь бол бүтцүүд бол яг л ийм байгаа. Тэгэхээр одоо энэ нь болохоор бас нөгөө нэг классаа даваад болж өгч байгаа байхгүй юу? DBT мэддэг хүмүүс хоорондоо ингээд ажиллахад үн хаанаа тэр вэ нэхгүй уншаад хараад ойлгоход шууд ойлгомжтой байхаар ийм нэг нэгцэн бүтцтэй байгаа. За одоо DBT-ийн маань хамгийн чухал нэг ойлголт байгаа. Энэ болохоор ref function байгаа. Энэ болохоор нэг модель болохоор нөгөөгөө дуутахад бол ашигладаг байгаа. За ref function-ыг ашигласнаар болохоор DBT-г ингээд ийм хоёр давуу талыг бол ер нь бол ойлгодог. За нэг нь болохоор модулуудын хоорондын хамаарлыг ингээ автоматар тодорхойлдог. Энэ автоматар тодорхойлсон гаралтыг нь болохоор бидний нөгөө lineage-ээс ингээд харагдаад ер нь доки үед ч юм уу уншаад явхад ингээд амар болоод ирчихэж байгаа хгүй одоо dim country ч юм уу dim country dim gender-ыг ингээд энэ фактэд ашигласан байна ч юм уу иймэрхүү байдлаар бид нэр lineage хянаа явахад амар болоод ирчихэж байгаа. Дараа нь болохоор модулуудынхаа ингээд дараалыг тодорхойлоход бол амар болоод ирчихэж байгаа. За тэгээд энэ ref function маань болохоор ингээд өвдлийн ингээд гарал үүсэл зэрэг бүх зүйлийг ингээд ер нь бол боломжтой болгоод өгчдөг байхгүй юу? Тийм болохоор DBT-ийн болохоор гол хүчин зүйлүүдийн нэг болоод ирчихэж байгаа. Одоо модулийн дараал тэгээд ажиллах зарчим ч юм уу тэр эдрийг тодорхойлоод өгч болохоор DBT-ийн хувьд бол бас нэгэн гол зүйлүүдийн нэг болоод ирчихэж байгаа. DBT-ийн маань одоо ингээд бодит жишээг үзүүлэхэд хоёр скриншот ингээд оруулсан байгаа. Нэг нь болохоор SQL файл, нэг нь болохоор schema гэдэг YAML файл юм бид ингээд за facts revenue гэсэн нэг SQL файл үүсгээд за энэ бид нэр ингээ matrix-ний одоо ямар байх вэ incremental хийнэ гэдэг. За одоо энэ цаашаа ингээ select-с group by хүртэл харуул бид эдийн ашигладаг энгийн SQL logic байгаа шүү дээ. За энэ чинь ингээд ref хийгээд SH orders гэсэн байна. За тэгэхээр юу вэ гэхээр энэ маань staging дээр үрссэн orders гэсэн таблийг бид нэр модулийг бид нэр reference хийгээд дуудаад оруулаад өгч байгаа юм. Энэ маань болохоор түрүүний дуудсан бидний яриад байгаа ref гэсэн function баггүй юу? За энэнийг ашигласнаар бид нэр ингээ болохоор dependency graph олох анхаарал боломжтой болоод байна.
За дараагийнх нь болохоор schema ямарлын тий. За энэ дээр болохоор нэг тестийг бол тодорхойлоод өгсөн биз дээ тий. Fact revenue гэсэн мэдээлэл тий. Энэний order ID гэсэн колумн болохоор unique байна, not null байна гэх тестийг бол тодорхойлоод өгсөн байна тий. Ийм бүтцтэй бол DBT маань бол харагдаж байгаа. Одоо харин хэдүүлээ ингээд DBT-ийн одоо бидэнд ингээд яг юу өгч чадах вэ тий. Бодит шийдлүүдийн ингээд харцгаая. За DBT дээр болохоор ингээд бидний түрүүний ярьсан ингээд алдаа дутагдал тий сул тал ч юм уу тий тэр бүрийг засгаад ингээд чиглэсэн дөрвөн гол боломжийг бол ингээд бидэд бол санал болгодог. За DBT-ийн болохоор энэ модель, тест, тий version control, documentation тий зэргийн үндсэн юм дөрвөн тулгуур хэсэг дээр бол ер нь бол үндсэн нь бол тогтдог байгаа. За модуль модель тий. За энэ маань болохоор яадаг вэ гэхээр бид хэдийн өмнө ашигладаг гэсэн тий замбраагүй ингээд бууж тавьсан тий SQL-үүдийн скриптүүдийн асуудлыг шийднэ. За нэг л удаа бичсэн юм бол дараа нь хаан ч ингээд дуудаад ашиглах боломжийг бол ингээд олгоод яваад өчөж байгаа. Data quality тест. Энэ болохоор дата буруу байна гэдгийг end user ч юм уу тий эсвэл ингээд нөгөө бизнес user ингээд хараад тий за энэ чи юм байна гэд инженерийн багт ингээд хэлэх тэр ингээд эвгүй нөхцөл байдлыг бол ингээд өгөөх юм. Ер нь бол юу гэсэн үг вэ гэхээр end user болон бизнес user-т бол ихтгэл даахууд тийм датаг бол харуулнаа. Тэгээд ер нь бол алдааг ингээд хэрэглэгчдэд очихоос өмнө барьж аавна гэсэн санааг бол илэрхийлдэг. За version control-га. За энэ дээр болохоор яадаг вэ гэхээр одоо за энийг одоо ингээ хин ингээ ягаад өөрчилж үү гэдэг нэг юм асуултууд ингээ гарч ирдэг шүү дээ. Энэ асуултыг бол ингээ байхгүй болгоод чиглэсэн. Тэгээд хийж байгаа өөрчлөлт бүр бол ингээ хянагдана. Тэгээд мөр хөө шалгах боломжтой. Ингээд өөрчлөлтүүдээ. За тэгээд мөн rollback хийгээд өмнөх үйлдэл рүүгээ, өмнөх хувилбар руугаа буцааж очих бол боломжтой байгаа. За lineage-тэй. За lineage дээр одоо нэг юм ойлголт байгаа. За хэрвээ би энэ багныг ингээ өөрчилжүүл яг өөр юу өвдрөх вэ гэдэг нэг тийм юм гарч ирдэ штэ тий. Одоо нэг багны өөрчилсөн чинь дашборд ч юм уу тий. Эсвэл өөр нэг тейбл ч юм уу тий, view ч юм ажиллагаа болчдөг тий. За энээс сэргийлээд одоо энэ чинь нөгөө BGD яриад байдаг байгийг ингээд ашиглан шууд ингээд ашиглах харах боломжийг бол олгодог байгаа энэ lineage маань болохоор. За ер нь бол ингээд тухайн table модулийг ер нь хаана яаж ашиглаж ийн ямар багнаас нь ямар бодолт хийж ямар бодолт хийгээд аль table модулийг үүсгэж гинэ гэдгийг бид нэр ер нь lineage юм уу documentation-аас ингээд хянаад хаваад явах боломжтой. Энд дээр нэг хоёр жишээ харуулсан байна тий. Энэ нь болохоор нэг юм том модулаар том script бол байна тий. DBT маань болохоор энэ модулаар модулийг бол явж өгдөг. За ингээд нүүчин болохоор ингээд бид нэг ганцхан ингээд өөрчлөлт хийхэд ингээд pipeline ингээд эвдрэх юм эрсдэлтэй байдаг байсан. Харин одоо ингээд нөгөө DBT SQL файл болохоор бүр ингээд тэр ингээд том скриптийг ингээд жижиглээд ингээд хэсгүүдэд хуваагдчихж байгаа байхгүй. Staging, intermediate, mart гэх юм тодорхой тус юм хэсгүүдэд хуваагдчихж байгаа. За энэ хэсгүүд хоорондоо болохоор яадаг вэ гэхээр ref function-уудаа ашиглаад тэгмэдээ дата урсгалуулсан графикаа ингээд автоматар үүсгэж явчихдаг. За ингэснээр болохоор модель бүр нь болохоор ашиглагдах боломжтой. Тэгээд тестлэгдсэн. Тэгээд нөгөө version control-д болсон байдаг. За эндээс ингээд хатан бод дараа хангамжийн инженерийн ингээд үр бүтээмжтэй болгосон арга барил тий зарчим нь болохоор мөн энэ DBT-ийн зарчим дээр бас ингээд үйлчилж байгаа. За өөрөөр хэлбэл одоо жигжиг нэвтгэж болох хэсгүүд нь нэг том цул файлаас хизээд илүү байдаг гэд энийг бол ингээд биелүүлэхэд бол хандж байгаа. За DBT-ийн тест байгаа тий. За энэ чинь болохоор DBT-ийн тестийг ингээд schema YAML файлдаа ингээд зааж өгсөн. Жишээ бол харагдаж байна. DBT-ийн тест бол ингээд DBT-ийн хувьд бол бас ингээд хамгийн чухал хэсгүүдийн нэг болж өгдөг. За модель тус бүртээ болохоор YAML файл дотор ингээд тестүүдээ бол тодорхойлж өгдөг. За тэгээд DBT маань болохоор яадаг вэ гэхээр үндсэн 4 төрлийн юм бэлэн тест байдаг. За нотнол, unique, accepted values, relationship гэдэг ийм үндсэн 4 төрлийн тесттэй байдаг. За нотнол ингээд хаз утгыг бол шалгасан тийм unique болохоор ингээд data type-ийг бол шалгана.
accepted values гэдэг. За энэ жишээн дээр бол харагдаж штэ тийм. Гэхдээ эмэгтэй хүүс ч юм дээ эсвэл ингээд тухайн ингээд нэг багны төлөвийг ч юм уу шалгах тийм ийм тухайн зөвшөөрөгдсөн шалгагдсан утга тийм энэ баг нь л орон шүү гэдгийг болохоор энэ accepted values-ын тест маань бол тодорхойлдог байгаа. За relationship байгаа тийм энэ болохоор бид эдийн шууд ойлгодог. Ер нь бол relation-ыг хол шалгана тий. За энэ тэбэл маань дүүс нэгтэйгээ холбогдсон байна уу ч юм тий. Энийг бол шалгадаг. За мөн нэмээд DBT маань болохоор нэмэлт гэж ашиглаад 50 гаруй бэлэн юм тестийг бол нэмэлтээр ингээд ашиглах боломжтой. DBT тестийг ашигласнаар болохоор ингээд алдаатай дата үнцэн системийн энэ бол production руу бол ингээд орхоос сэргийлдэг. За энэ давуу тал нь бол ингээд DBT-г ингээд төвтрүүлэх, тухайн байгууллагт төвтрүүлэх хангалттай шалтгаануудыг бол нэг нь бол болж өгдөг. За энэ ч бол ингээд DBT-ийн version control бол харагдаж байна тий. За DBT-ийн модулууд бол ингээд бүгдээрээ гит системд бол хадгалагддаг. Тэгээ өөрчлөлт бүр нь болохоор pull request буюу код нэгтгэх хүсэлтээр бол явагдана. За тэгээ хүсэл бүрээ яг зад багийн бүх гишүүд нь ингээд хянаад үнцэн системд болохоор нэгтгэхээс өмнө болохоор ингээд автоматар ажиллаж шалгадаг байгаа. Ингэснээр болохоор найдвартай байдлаар ингээд хангаж байгаа. За гэтээ бол софтвер инженерийн багууд бол ер нь бол олон жил ашиглаж байгаа. Тэгээд 15 жилийн турш ер нь яг ийм зарчмаар бол ажиллаж исэн. DBT болохоор энэ туршлага одоо софтвер инженеруудын туршлагуудыг аналитикийн салбарт авчирж байгаа баггүй юу? Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр дата багуу систем ингээ өөрчлөхөд айхаа болоод одоо ингээ дата ч юм уу тийм асуудал үүсгэс айхаа болоод илүү зоригтойгоор өөр бүтээмжтэй ажиллах нөхцөл байдлаар ингээ DBT маань хангаж өгч байгаа ба одоо хожим бид нар бол үүсгэсэн процедур ч юм уу тийм скриптээ зөвхөн engine tool дээр л ашигладаг эсвэл ингээ текстээр ингээ хадгалж аваа тийм хоорондоо ингээ шеэрлэх боломж юу нөөсөн шүү дээ. Тэгэхээр одоо би тэгэд дата аналитикта DBT-г бол ашиглаад ирэх боломжоор DBT бол ингээ хангаж байгаа. DBT дээр маань ингээд dependency гэж нэг ойлголт байдаг. За тэгээд DBT маань болохоор ингээд үүсэж байгаа модель бүрийн болохоор refunction-ыг бол ашигладаг. Бүх модель хоорондоо ингээд refunction-ыг ашиглаад эхлэхээр хоорондын хамаарал буюу dependency graph-ыг болохоор ингээд харах боломжтой болоод ирж байгаа. Одоо DBT doc generate гэсэн нэг командыг харуулж байна тий. За энэ команд маань болохоор яадаг вэ гэхээр за баган бүрийн тайлбар ч юм уу тий. Одоо тухайн модулийн төвшөнд ингээд хайлтын системтэй юм документийг ингээд харах зориулттай вебсайтыг ингээд үүсгэж өгчдөг. За энэ маань болохоор ингээд localhost 88 ч юм уу тий 88 порт дээр бол ингээд харах боломжтой байгаа. За тэгээд бид яах вэ гэхээр одоо саяны энэ үүсгэж өгсөн документашнаас болохоор ингээд тоо үзүүлэлт тий. За энэ тоо үзүүлэлт RAW датагаасаа тий. За production хүртэл ямар өөрчлөлт, ямар тэблүүдээс яаж нөхцөл шалгаад, ямар бодолтууд хийгээд гарч ирсэн тэр lineage-ийг нь болохоор бид нэр энэ DBT-ийн үүсгэж өгсөн документашнаас цуглах ингээд арга боломжтой lineage-ээс нь lineage болон документашныг ингээд DBT-ийн энэ хоёр давуу талыг бид нэр ингээд ашигласнаар хэрвээ одоо жишээ нь ингээд энэ багныг өөрчилчихэд юу өвдрөх вэ гэж одоод тий. Тэгээд эндээ ингээд эргэлзэх биш тий. За тэгэх юм болов ингээм болов гэд тааварлах биш. Бодтой хариултыг шууд одоо энэ DBT-ийн документашнаас олж хараад бодтой хариулт дээр тулгуурлаж шийдвэр гаргах боломжоор бол хангаж байгаа. DBT-ийн adaptation гэдэг л одоо ярьцгаая. Одоо ингээд дүүрлээ болно харагдаж штэ тий. Engage, effort, analytic. Эндээс ингээд бол DBT маань бол он байрлдаг гэхээр спам хэсэгтэй болж байна тий. DBT маань болохоор өөрөө яадаг гэхээр дата хөрвүүлэлт хийдэг төвл байгаа. Эндээс ингээд төлөө урсгалыг харъя тий. За byte зэрэг хэрэгслүүдийг ингээд ашиглаад RAW датагаас ингээд data lake, data warehouse ингээд шигээд to be датагаа ингээд зөвлөж чинь тий. За дараа нь болохоор дата хадгалалт хэрэгж байгаа тий. Энэ болохоор Snowflake, BigQuery, тий, SingleStore, Starboost ч юм уу тий. Ийм үгдлийг хадгалах төлөвтэй бол ярьж байна тий. Дата бейсүүдээ. За дараа нь болохоор өглөө бид нэр хадгалсан болохоор өглөө хувиргалтаа хийж хийх хэрэгтэй тий.
За энэ өгөгдөл хувиргалтай хэсэг бол ялч вэ ингээд DBT-г бол ашиглаад хийх хэсэг болж байгаа. За энэ болохоор DBT-г ашигласнаар graph data маань баталгаажсан. Энэ нь бол эцсийн хэрэглэгчдээр отроод сэтгэл даахгүй тийм бүтээгдэхүүнийг үүсгэхээр модель болж хувирдаг байгаа. За DBT-ийн модулууд маань бол SQL файлууд бол үүсэж байгаа тийм. За хамгийн сүүлд нь analyze шинжилгээ байна тийм. За табло гэх мэт ингээд бусад BI хэрэгслүүд ингээд DBT-гээс гарсан бүтээгдэхүүнийг ашиглаад шийдвэр гаргахад туслахад нь тослон тийм. Тэгээ өөрөөр хэлбэл DBT дээр үүсгээд одоо би DBT дээр fact table үүсгээд гаргана тий. Тэр үүсгэсэн fact table-ийн маань одоо табло дээр ашиглаад analyze хийгээд dashboard үүсгээд зүйл ингээ өсгөн тайлан мэдээлэл чим гараа тий. Тэрийг удирдах төвчний ажилтнууд хараад шийдвэр гаргалт. Тийг ингээ бодод үнэн зөв ихтгэл даахуйд датан дээр толгуурлаад гарах тийм нөхцөлийг бол ингээ хангаж өгч байгаа. За DBT бол ялчгүй энэ дата хувиргалтыг бол ингээд дангаараа ингээд эхнээс нь дуустал нь бол ялчгүй бол ингээд бүрэн хариуцдаг байгаа. Энд түрүүн дурдсан тий DBT маань бол хоёр төрөл байдгаа гэдэг. DBT Core болон Cloud-ийн ингээд ялгааг нь авч үзье. Cloud болон Core хоёр маань болохоор яг хоёулаа бол яг адилхан DBT Engine-тэй байгаа. За DBT Core маань болохоор open source үн төлбөргүй. За тэгээ command line-аас бол ажиллуулна. За энэ дээр нөгөө orchestration tool байгаа тий. За энэ дээр яадаг вэхээр orchestration tool-ийн болохоор Dagster, Airflow ч юм уу тий эдрийг ашиглаад хийх хэрэгтэй болоод ирчихэж байгаа. Одоо юу гэхээр илүү том багуудад зүгээр одоо orchestrate ч юм уу тий за continuous integration ч юм уу эдрийг ингээд өөртөө бие даагаад ашиглаад арчлаад аваа явуучих боломжтой тийм инженерчлэлийн нөөцтэй багуудад бол DBT Core бол зүгээр DBT Cloud маань болохоор бэлэн платформ баггүй юу. Тэгээ веб суурилсан. Тэгээд энэ маань болохоор яадаг вэхээр нөгөө өөр дээрээ orchestration дээр бол энэ нь бол хийждэг. За бүр ингээд нарийн төвхтэй хэрэгцээтэй арай өөр шаардлага ч юм уу те гараад ирэх юм бол cloud-аас core руу бол ер нь бол шилждэг байгаа. За DBT маань ингээд үр дүнгээ те эзэн бүтээгдэхүүнээ ямар байдлаар хадгалдаг вэ тий. За ер нь бол table, view, incremental, ephemeral гэсэн үндсэн дөрвөн төрлөөр бол хадгалдаг. За table бол уусаа тодорхой тий. DBT rank командаа ажиллуулахаар үр дүн болгоно дандаа table үүснэ тий. View бас мөн адилхан. Цаанаа болохоор яг үгээр create view гэсэн команд ажиллаад бид нарт бол ингээд view үсгээд өчтдөг байгаа. За data бол хадгалахгүй. Зөвхөн логик л харагдана тий. За incremental тий. Incremental-аас болохоор яг үгээр incremental-ыг ажиллуулахад нэг удаа болохоор шууд table үүсчэн дараагийн рануудад болохоор зөвхөн өөрчлөгдсөн тий эсвэл шинээр нэмэгдсэн бичлэгүүд л table руу нэмэгдэж орох байгаа. За ephemeral гэсэн ойлголт орж ирж байгаа. Энэ болохоор ингээд warehouse юм уу lakehouse дээр ямар нэг юм бол object бол үүсэхгүй зөвхөн reference хийх буюу модель дотор ингээд STL байдлаар inline config хийхэд бол ашиглагддаг байгаа. За ephemeral болохоор debug хийхэд бол жоохон хэцүү. Олон газараас ингээд дуудаад байвал болохоор бас compile хийхэд жоохон хүндрэх магадaltaй. За DBT бас мөн нөгөө нэг slowly changing dimension type 2 заврыг бол бас хэрэгжүүлдэг байгаа. За энэ маань болохоор яг үгүй тий тухайн хугацааны интервал хөгжлийн өсөлт өөрчлөлтийг харуулдаг тий. Энийг бол бас DBT дээр хэрэгжүүлэх боломжтой байгаа. За хамгийн чондоо хэлэх юм бол DBT маань бол үндсэндээ бол дөрвөн төрлөөр датагаа хадгална. За датаны хэмжээ жижиг, хурдан чухал гэж үзэх юм бол тейблээр бол хадгалж болно. За зөвхөн логик нь хэрэгтэй. За тэгээ дата шинэ байна гэж үзэх юм бол view-ээр хадгалж болно. За хэмжээний дата тий өдөр тутмын ингээд transaction базаас дата ингээд нэмэгддэг дахин бол incremental-аар бол хадгалж болно. За зүгээр ингээд дотоодоо дунддаа тий хорондоо STL логикийг ашиглахаар тий эсвэл ингээд SED2 ч юм уу тий энийг ашиглахаар болох юм бол ephemeral болон snapshot-ыг бол ашиглах боломжтой байгаа. Энэ чинь болохоор DBT тест маань харагдаж байна. Үндсэн дөрвөн төрөл байгаа. Нэмээд яг уу пакэжуудыг ашиглаад нэмэлт тестүүд хийх боломжтой гэж дурдсан тий. За DBT дээр болохоор яг үхээр YAML код бичээд тэгээд дурын баган дээрээ болохоор тест хийх боломжтой болоод ирж байгаа. За нотнол байна тий. Хос утгыг бол
шалгана. За unique болохоор хурдлыг бас шалгаж чинь тий. За accepted value байгаа тий. За энэ нэг жоохон найр болчих. Accepted values нь болохоор яадаг гэхээр баганд зөвхөн ийм л утгууд хадгална гэсэн утгуудын юм листийг үсгдэг. Тэгээд тухайн багны утга accepted values-ийн листээ ижил байгааг ингэж шалгадаг байхгүй. Энд нь болохоор юу гэхээр статус, категори ч юм уу тий, хүүс ч юм уу тий, иймэрхүү мэдээллүүдийг шалгахад бол тохиромжтой. За тэгээд дараагийнх нь болохоор relationship буюу foreign gay check бол ороод ирчихэж байгаа тий. Оны утга нь ингээд өөр нэг моделийн баганд ингээд заавал байх гэх юм уу тий. Relationship нь бол шалгачиж байгаа тий. Тэгээ ер нь бол энэ нь яаж байгаа гэхээр join алдаатай болохоос бол сэргийлдэг байгаа. DBT-ийн best practice-ийг ирцгаая. За DBT дээр болохоор ингээд өдөр тутмын хийгддэг. DBT ашиглаад хийж байгаа ажлуудын ер нь бол 90% ердөө 4 команд л гүйцэтгэдэг. Эхлээд болохоор DBT run байна, DBT test, DBT docs, DBT build гэсэн юм командууд байгаа. За DBT run гэсэн команд маань яадаг вэ гэхээр DBT дээр бид нэрэн үсэж байгаа SQL тийм модельийг угсрах энэ үйлдэлийг бол хийдэг байгаа. За тэгээд DBT run команд маань болохоор өглийг шинжлэх үндсэн команд бол ялч хүмүүн. За дараа нь болохоор DBT тест байгаа тий. За DBT тестийг ажиллуулснаар болох ингээд прожектын дагуу бүх тестийг ингээд ажиллаулдаг. За тэгээд түрүүнд дурсан тий DBT build гэсэн команд. DBT build маань болохоор ажилласнаар болохоор DBT run тест зэрэг үйлдэлүүдийг нэг алхамаар гүйцэтгэх боломжийг бол олгодог байгаа. За DBT docs тий. За энэ маань болохоор lineage graph, багны тайлбар болон тестийн хамрах хүрээг харуулсан үзэгдэл хэлбэр documentation-ы сайтыг бол үүсгэж өгдөг байгаа. За ийшээ ингээд за таад маань ингээд дараа нь тусдаа ингээд DBT core-ыг суулгаад тийм ажиллуулад үзээрэй. Хэрвээ ингээд өдөр тутамдаа SQL бичдэг бол тийм нэг удаа ажилтгаа DBT-г ажиллуулад за тэгмээдээ DBT-гийн энэ docs generate гэсэн командыг ашиглаад Local host-ийн 88 порт руугаа хандаад ер нь DBT-гээс үүсэж байгаа л инээжийг нэг хараад үзээрэй. Үнэхээр ингээд амар ойлгомжтой тийм documentation-ыг бол үсгээд өгж байгаа. Саяны дурсан 4 командаас гадна нэмээд бас хэд хэдэн бол командууд байгаа. DBT debug, seed snapshot, build гэх ч юм уу тийм ийм командууд байгаа. Тэгээ та өөрсдөө ингээд project үүсгээд туршаад үзээрэй. DBT-ийн project үүсгэхээс ер нь бол одоо ингээд ямар төвхтэй олон үйлдэл юм ээ. Эсвэл одоо би ингээд олон юм ингээд магадгүй тайлбарсан байж болно шүү дээ. Тийм эндээс ингээд та их олон үйлдэл хийх юм байна гэж төвшөөлгөө зүгээр нэгэд үзээрэй. Үнэхээр амархан байгаа. Коучинг BDD ингээд бичдэг SQL-ийг их амархан байдлаар тий цаг хэмнэхээр хурдан байдлаар ер нь бол DBT модельүүд бол шийдэж өгсөн байгаа. За DBT дээр ингээд POC бэлдэх алхамуудад ер нь бол танилцъя. За та хэд бас ингээд дараа нь энэ алхмын дагуу өөрсдөө бас ингээд DBT-г ажиллуулад үзээрэй. Эхлээд DBT-гээ бидэд туулгаж өгнө шүү дээ. Тохиргоонуудаа хийж өгч нь Python package manager pip ашиглаад DBT-гээ суулгана. Тэгээд DBT-ийн командаар болохоор structure үүсгэж явуулна. За тэгээд data warehouse ч юм уу те lakehouse-той холбогдохын тулд Perforce ямар файлаа тохируулаад өгнө. За дараа нь болохоор source-оо тодорхойлох байгаа тий. Модуль хавцаандын source ямар файл үүсгээд тэгээд тэнцэнэ болохоор wrap data хаана байгааг нь болохоор заагаад өгчнө. Дараа нь болохоор DBT-ийн модулийг үүсгэх тий. За энэ модулийг бол та ингээд дуурайхаараа үүсгэж олно шүү дээ тий. За эхний модуль маань одоо юу гэх юм те data cleaning хийн тий. За дараагийнх нь болохоор арай өөр төвчний одоо aggregate ч юм уу тий хийх тийм модулийг ч юм уу тий үүсгээд үзээрэй. Энэ үүссэн модулуудаа дээрээ тест бас ажиллуулад үзээрэй. Одоо түрүүний ярьсан үндсэн 4 тестийн 2-ын ч юм уу тий хамгийн амархан нотны ажиллуулад ер нь тест яг ямар зочмаар яаж ажилтیں۔ Тий тэрийг хараад үзээрэй. За хамгийн эцсийн үр дүнд нь болохоор документийг бас үүсгээд тэгээд нөгөө нэг local host-ын 88 руу орж байгаа DBT-гээс үүсэж байгаа документ болон lineage-ийг бас ингээд гараад шалгаад үзээрэй. DBT-гийнхаа ран хийгээд ер нь бол саяны ярьсан project бол тэр чихэн ингээд үүсгээд үзээрэй. Үүсгээд BTD үүсгэсэн модулийг ингээд warehouse ч юм уу lakehouse тухайн ашиглаж байгаа database руугаа үүсгээд ер нь бол хараарай. За энэ DBT-г ашиглаа тий багийнхаа бүтээмжийг хэрхэн нэмэх вэ? За өмнө нь ингээд гар аргаар ингээд хийдэг байсан шүү дээ тий. За тэгэхээр одоо юу вэ гэхээр гар аргаар хийдэг байсан дамжлагуудаа DBT-гээр солиод үзээрэй. Тэгээд DBT-гээр ингээд солиод үзсний дараа багийн бүтээмж бол хамаагүй бол нэмэгдэн. Яагаад тэгэхээр бидэд ингээд дахин бичих шаардлагагүй
нэг ашигласан юм одоо түрүүнд дурсан ref ч юм уу те командыг эсвэл package юм уу те макро зэргийг ашиглаад ингээд байнга давтаж хийдэг үйлдэлүүдээ дахин давтаж ашиглахгүйгээр те зөвхөн дахин дуудаал нэг удаа хийн тэргээ дахин дуудаад ашиглах тийм дахин ашиглах боломжоор л ангаад өчөж байгаа. DBT маань болохоор өөрөө нэг continuous integration-тэй байгаа шүү дээ тий. Тэгээд тестүүд нь бас ингээд автоматар ажиллаад эхэлчихнэ тий. Тэгээд алдаатай датаг болгоо ингээд эцсийн үр дүнд үедээ data product тий эсвэл dashboard-д гарахаас өмнө ингээд сэргийлээд одоо датаг барьж өгөөд засах боломжоор бас ингээд хангаад өчөж байгаа. Одоо дата багт ингээд шинэ хүн ороод ирэх ч юм уу тий хин нэгний ажлыг ч юм уу өргөжлүүлээд авч явах шаардлагатай болоод ирэх юм бол ингээд ахаал хинээс нь сурах ямар шаардлага байхгүй. Үүсгсэн ингээд documentation эдрийг хараад тий тэгээд data lineage хараад одоо ямар ч хүн бол ингээд хуцаага өргөжлүүлээ модельээ ажиллуулаад тий датагийнхаа пайплайныг ингээд удирдах аваад явах боломжоор ингээд DBT маань ангаад өчөж байгаа. DBT маань болохоор нөгөө модельүүдийг ингээд дараалт болон алхмуудад оруулж өгдөө шүү дээ тий. За тэгснээр одоо яг хөө зөв дараалт ингээд зэрэгцүүлэн ажиллуулад тэгэхээр ингээд бол ер нь бол одоо дата пайплайн маань болохоор илүү хурдан ажиллаа. Тэгээ хурдан богино хугацаанд ингээд параллел ажиллаад дуусах боломжоор бол дахин ашиглах, автомашалгал өөрөө өөртөө ингээд үйлчлэгтэй зэрэгцээ гүйцэтгэл гэсэн юм ажлуудыг бол DBT маань бол ингээд бидэнд болохоор боломж олгоод гаргаад өгч байгаа. Тэгэхээр админ ер нь бол одоо саяны хийсэн багийнхаа бүтээмжийг хэрхэн нэмэх үү, POC үүсэхгүй гэдэг. Эхлээд та админ өөрсдөө DBT core-ыг ашиглаад жижигхэн project юм тийм одоо өдөр тутамдаа ашиглаж байгаа нэг select байж болно шүү дээ тий. Transaction базаас банк тоолдог select энийг DBT дээр модель болгоод үсгээд үзээрэй. Тэгээд үсгсэн модельоо GitHub руу ч юм уу тий бүшлээд тэгээ ер нь DBT-г нэг туршаад хэрэглээд үзээрэй. Ер нь бол хуучин BT-ийн ашигладаг байсан SQL-ийн log-ийг ч юм уу тий шингээсэн хэрнээ BT-ийн ажлын бүтээмж үнэхээр басгаад өчөж байгаа. Тэгээд найдвартай байдлыг бас ингээ хангаад өчөж байгаа болохоор DBT бол ялч одоо BT-ийн хувьд бол ингээд дата тэндээ нэвтрүүлэх ёстой. Зайлшгүй чухал шаардлагатай төлөвүүдийн нэг бол хүн болчиход байгаа. Өнөөдрийн вебинарт маань сонссон танд баярлалаа.